Үзэгч та бүхнийгаа Монгол Улсын аюу тамирчин Цэндуатартай уулзуулахад бэлэн болсон байна. За Цэндуатарын тухайд гэх юм бол Баян онгорын богцмонд болох их богд уул хайрхны тахилгад оролцохоор ирсэн багтны хөө барьж авлаа. За бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. За сайн байцгаана уу. За тэгээд 5 жилдээ нэг болдог одоо энэ тахилгад бас ирсэндээ бас баяртай байна. Тэгээд би одоо сая WBC-ийн мөнгөн бүс авсан. Тэгээд тэр бүсээ 3 сарын дотор хамгаалах тулаанаа бол Монголд ирээд хий гэж бодсон. Тэгээд WBC холбооноос бол зөвшөөрсөнгүй. За чи топ 10-т байгаа тамирчинтай заавал Америкт одоо бүсээ хамгаалах тулаанаа дараагийн тоглолтоо хийх ёстой гэд тэгээд намайг бол ерөнхийдөө Монголд одоо миний амралт дууссан болохоор одоо буцаад ирэхийг бол шаардж байна. За тэгээд бас явхаас өмнө эх орноосоо нэг хямар одоо хүч бас энерги нэг авъя гэсэн зорилготой тэгээд ирсэн байж байна. Тахилгад ирнэ гэдэг чинь бас цаанаасаа хувьд тохиолно ингээд зурагдсан юм шиг санагдлаа л да. 8 сард том тулаантай байждаг. Гэтэл одоо яг эх орондоо ирсэн энэ цаг мөчид нь тахилга бас ингэж тавцж яадаг тий. Харин надад би одоо анх удаага бас үзэж чинь тэгээд бас хямар бас энерги эх орноосоо бас ингээ энерги бас аавна гэдэг чинь надад бол маш их гоё юм. Тэгээ бас үзхийг бас төсөө ядуу лээж байна. Тий. Аваргын бүс аваад эх орондоо ирлээ. Өнгөрсөн тулаануудаа хоёлаа ингээ эргээ харах юм бол хүнд тулаан нилээдгүй их байсан шүү дээ тий. Тэр дундаас онцлоод хэлвэл. Миний ер нь хамгийн хүнд тулаан гэвэл нэг хятадтай хийжсэн. Хятадд би нэг тулаанд оржсэн. Тэр тулаанд миний амьдралын хамгийн хүнд тулаан байд. Тэгээд сүүлийн тоглолт бол би бэлтгэл форум маш сайн байсан. Тэгээд ямар ч хэлсэн тэгээд бүх хүчээ гаргаад ер нь тэгээд зорьсон зорилгынхаа төлөө бас мөнгөн бүсээ авсан даа маш их баяртай. Гэтэ ерөөсөө ханаагүй байна. Тэгээд би яг нэг жингийн 4 авраг болохыг хүсэж байна. Тэгээд тэр 4 аврагыг аваад эх орондоо ирээд тэгээд ийм боломж байдгийг шүү гэдгийг л харуулахыг л зорж байна. Тэгээд чадна гэсэн дүүр итгэл надад. Би чадна. Чадлага авах тий. За рингэн дээр гарахаар яг юугаар өөрийгөө зоригжуулдаг вэ? За рингэн дээр гарахтаа ерөөс нэг л юм бод. Чингис хаанаараа өмшдөг. За тэгээд өрсөлдөгчтэй муугаа ерөөсөө нэг ч муугаа харуулахыг ерөөсөө хүсдэг. Ерөөсөө тэгээд яг анх харсан харцаараа тэгээд хүчээл дайчлал тэгээд их орон ингээл өөрийгөө омгшуулсан тэр уран зөөгөөрөө гараад бэлтгэл сайтай бол бэлтгэл сайтаагаар омгшуул. За би угаасаа ялхал өстой. Тэгээ ухрахаараа байхгүй. Тэгээ зоригтой би заавал хөрнө гээл иргэндээ гардаг тэгэл. Одоо ерөөсөө одоо яг ирмэг дээр нэрсэн байна дэлхийн аварга болоход одоо нэг даваа. Тэгэл дараа нь дэлхийн аваргын төлөө. Энэ жил яаж хийж байгаад би чадна. Өрсөлдөгчөө судалсан. За дэлхийн одоо яг миний жингийн топ 10-т байгаа тамирчтай бол бүгднийг судалсан. Ер нь бол бүгднтэй заримтай нь гарч зөрүүлж үзсэн. Тэгээ боломж бол байгаа. Тэгэл одоо бүх юм надаас шалтгаална. Тэгээ маш сайн хичээнэ. Эх орондоо үнэхээр хэмэр минь одоо босоод айгүй гоё байна. 10 настай үеийнх нь хвчлэг байдаг шүү дээ тий. Эх орныхоо нэрийг дэлхийн давтсанд гаргах тийм сайн тамирчин болох хүсдэг. Би чадна. Би ч жоохон байж захтаа тэгэл гудамдаа алхаж захтаа би чаднаа л гэж орилдог байсан. Зүгээр ганцаарх нь би чаднаа гэж орлоо тий. Тийм жоохон байж захтаа тийм том мөрөөдөл минь харагддаг байсан. Тэгэл одоо бас яг мөрөөдчихсэн бүснүүдээ ингээл авцсан. Би одоо ингээл 7 бүстэй болцсон байна. 15-0 гэдэг бол айгүй яг дэлхийн аварга болох одоо тэр тоолтой. Тэгээд одоо л цаг нь. Тэгэл одоо ерөөсөө бүх хүчээлд ажиллана да. Одоо ерөөсөө ухрахаараа байхгүй. Тэгэл 20 жил тасалдгүй боксоор тоглолцлоо. Тэгээ ямар ч хэлсэн Монгол тэр анхны бүсийн WBC-ийн анхны бүсийг би авцрахыг хүсэж байна. Яг дэлхийн аваргын бүсийг авцрахыг хүсэж байна. Тэгэл одоо зорьцсон байгаа. Ухрахаараа байхгүй. Америкт байж байгаад Австрали руу явсан болов. Тэгээ Америкт байж байгаад нэг хэсэг хугацаанд гэрээний жоохон асуудалтай байж байгаа. Тэгээд гэрээ дуусаад буцаж очиод ер нь нилээ эдрэгтэй юм болсон. Тэгээд Америк чинь тэгээд өртөг өндөр бас тэгээд бас урд хормоогоо яагаал ардлын хормоо нөхдөг гэдэг шиг л яг
маш хэцүү цаг хугацаа бол байсан. Тэгээд одоо бол бүх юм жигдрээд тажгүй болж байна. Одоо миний гэрээ шинжлэгдсэн, шинэ менежертэй болсон. Тэгээ бас дүүнштэй бас захиж хэлэхэд одоо гэрээ гэдэг бол айгүй чухал юм байл шүү. Тэгээ гэрээн дээр маш сайн анхаарч бас хуульч авч иж ер нь гэрээн дээр гар үсэг зурх хэрэгтэй юм билээ гэдэг. Тэ одоо шууд чи Америк явна энэ гэрээн дээр гар үсэг зурчих гэхэд л ерөөсө зурж болохгүй мэл айгүй сайн хуульчлах хэрэгтэй юм билээ гэдэг. Ер нь ингээд бокс тоглож байгаа, мэргэжил рүү гарах гэж байгаа дүүнер тэрэн дээрээ маш сайн анхаараарай л гэж хэлье. Тухайд яагаад ийм шийдвэрт хүрсэн бэ? Өмнө бодчихсон байснаас вэ? Үгүй өмнө нь бол бодоогүй зүгээр л яг гэрээний дагуу байж чадаагүй л дээ. Гэрээний дагуу одоо манай менежер маань гэрээний дагуу байж чадаагүй гэх юм. Тэгэл за болигээл юу явсан шүү дээ. Австралид явсан. Австралид ажил хийж үзсэн. За тэгэл болоод буцаал боксоо тоглох гэж хятад очиж зодтолдол тэгэл буцаал Америк руу ингээл ер нь тойрсон. Жага эдэрхтэй юм зөндөө болсон. Тэгээ одоо бол бүх юм зэгцрээд одоо шинэ менежертайгаа ер нь бол аягүй сайн ойлголцоод тэгээд ингээ одоо бол явж. Энэ жил бол дэлхийн аварга болгоно гэд манай менежер бол зорьсон байгаа. Ер нь бол аягүй мундаг менежер. Ажил хийж үзсэн гэлээ шүү дээ тий. Ажлын амтыг ойлоо үзэгчтэй илүү. Тэгэл хастаалт байж та ажил хийж үзсэн. Тэгэл бас миний хувьд бол ажил бас хийж үзэж байгаагүй шүү дээ. Тэгэл ажил хийхэд бол өглөө болон 4 цагт босоод өөрийгөө хуудаад босоод ажиллах бол надад хувьд бол айгүй хүнд хэлсэн л дээ. Би ч ядж байгаа нөгөө ажил хийж үзэж байгаа болохоор шууд төмөр дээр ажил хийсэн л дээ. Тэгээд цалингаа аваад үрэх гэсэн чи ерөөс үрж чадаагүй. Тэгэл за би энэ мөнгөөр бол ерөөсөө одоо ямар нэг юм худалдаж аваад өөртөө кафе байж чадаагүй. За би энүүгээр бол ажил хийгээд би л явахгүй юм байна. За би зүгээр өөрийнхөө мөрөөдлөө сонсъё. За би эргээд боксоо тоглоод надад одоо карьер байгаа юм чинь. Боксоо тоглоод би заавал эргэж ирч чадна гэл тэгээд би шууд дотор авцсан л та. Тэгээ би яг тэр үед бол одоо гадаадд ажиллаж амьдардаг те одоо манай аав ах ихч одоо бүгдөө л гадаадд. Тэгээ тэр ах аав ихчээсээ одоо ямар нэгэн витамины мөн ямар нэгэн одоо мөнгө өгж авсал яг үндэ өөрөөсөө л жоох ицсэн. Тэгээд ямар их хөдөлмөр ямар их одоо тэр мөнгө ч амар их хөдөлмөр байгаа байхгүй юу. Тэгээд тэр мөнгийг бас ингээд надад бас зориулаад ингээд өгчсэн бодохоор хөдөлмөрөөрөө олсон мөнгө гэдэг чинь арай л амттай байдаг л. Би бас ингээд хөсөө туслуулаад ялчаад ингээд тэр мөнгөө аваад бас юм одоо хүссэн зүйлээ бас авах чинь бас арай би чи болохоор нөгөө миний дуртай зүйлээрээ мөнгөө юм авч байгаа. Надад бол кафтайсэн. Яг ажил хийдэг тэр мөнгө бол арай л үнцэнтэй. Хүмүүс өөрөө чинь дүгнэхтэй олимпиад амжилт гаргах магадaltaй тамирчдын тоонд оруулж ирсэн шүү дээ. Яагаад гинт Америк явах шийдвэр гаргачваа гэдэг дээр бас үнж пэнүүд нь ингээл жоохон консалттай үлдсэн. Гэхдээ одоо энэ их амжилтыг гаргасны дараагаар за зэндээ маань ямар ч гэсэн зөв шийдвэр гаргасан юм байна гэд хүлээн зөвшөөрөлтөө ирж байгаа ах тий. Би одоо 2 удаагийн олимпиад 2 удаа Шанхай 5-д орсон. Хэрвээ медаль авсан байсан бол би ер нь маш хүмүүсүүдийг танихгүй байсан байна. Одоо бүр хөөрөөл те тэнгэрийн амтан болоод хөөрч штэ. Тэгээд би хүмүүсүүдийг таньсандаа бол амар баяртай алдаж үзсэн. Ер нь алдчихж ил бас ингэж одоо нүд онгоод юм байна гэдгийг бас яг өөрийнхөө амьдралаараа л үзсэн дээ. Тэгээд одоо нөхөрлж байгаа найзууд ах дүүнер маань хайртай ах нар маань бүгдөө л яг ингээд сайхан нэг ир хүн шиг ир хүн. Тэгээд найз шиг найз л байна. Тэгээд өмнө нь бол дандаа худлаа гаруудтай л дандаа л хөөрөж ирсэн. Тэгээд дандаа л ингэж ирсэн хүмүүстэй байсан бил. Нүд онгоосон гэх юм. Тэгээд хинт ч би харамсахгүй нөө бүгдийг нь уучлсан. Хэрвээ би гомдоос хүн байвал бас намайг уучлаарай л гэж бас хэлээ. Маш гоё урамтай амттай ярилцлага хүргэсэнд баярлалаа. Тэгээд 8 сард болох тулаанд нь амжилт хүсье. Монголчууд дэлхийд ч гэсэндээ өмнө ч гэсэндээ тулдаж одоо ч гэсэндээ бас хүчтэй сайн тулааныг үзүүлж байгаа шүү гэдгийг харуулаарай. За тэгнэ.
Би заавал дэлхийн авраг болно. Би чаднаа. Эх орныхоо нэрийг дэлхийн давтамжинд гаргах тийм сайн тамирчин болох хүсдэг. Би чаднаа. Би зүгээр аим бодолтмоор байгаа байхгүй юу?